Our hearts beat to the city streets. We began to feel the fire. За энэ жижигхэн дөрвөлжийн хайр цагшааг юмдаа ерөөс нэг л тохгүй санагдаад исэн. Нэг л давчуу санагдаад болж өгөхгүйсэн. Тэгээд ороо тайрахаар шийдсэн. Ингээд ороо тайраад ийм гоё болгосон. Тэгээд жижигрүүлсэн. Ер нь бол нэг хүний зайгийг тайраад авчихсан гэж хэлж болно. За энэ болохоор матрас топпер, матрасны дээр тавьдаг ийм топпер гэд байдаг ийм фом хөөсөнцөр байдаг. За энийг бол тайрахад жоохон асуудалтай байсан. Гэхдээ бол тайраад хайсан. За ер нь бол яг ингээд нэг хүний зайг бол хасаад одоо king size байсан шүү дээ. Энийг жижигрүүлээд ер нь queen size болгосон. Тэгээд ийм гоё том зай гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд яг энэ лаунж дээр тавигддаг ус энэ буудан дээр тавигдаад ор маань бүр айгүй том байдаг гэсэн бол тайраад ийм жижигхэн болгосон. Тэгээд жижиг орон дээр бол яаж ээгээд багтаад Арианаг л орлоо нь явуулчвал бид хоёр бол багтаад унтчихжээ шүү дээ. За энэ орлоо цацдаг спрейг лимоноор ингээд хийчихдээ шүү. Лимон ус жоохон сод модтой ойлоод за ингээд ийм сайхан зай гаргаж авлаа. За ингээд замдаа гарцгаая. За Western Australia руу ороход бордер дээр бас шалгад юм байна. Тэгээд мэдээгүй. Одоо энд ингээд хэдүүлээ. Шалгуулъя. Яг л улс хоорондоо орж байгаа юм шиг Австрали дотроо бас яг юм байдэн штэ. Мужин шал өөр улс шиг байдаг. Майра Хамгийн инээдтэй нь юу гэж бид нэр ийш нөө хүнсний дэлгүүр айгу ховор байдаг болохоор энэ бордрын өмнө Cos Woolworths ингээд хүнсээ цуглуулчихдаг байхгүй. Тэгсэн чинь энд ингээд бүгдийг хураагаад авчдаг юм байна. Ёстой гайхалтай. Бүгдийг хураалах юм байна. За ингээд хүнсээ хураалгачлаа. Энд чаа ногоо жимс ногоо хураад юм байна. Бүгдийг хүчлээ. Одоо тэгээ цаашаа явъя да. За ингээд цаашаа Caravan Park руугаа явъя. Яг юм улаан шороо энэ хаваар бол бүр ус мусан ширхцэн байд юм байна. Бас river гэсэн нэртэй усгүй гүүр газрууд л байд юм байна. Тэгээд ишээ хэдүүлээ явж нэг гоё пул байдаг гэсэн үзье. Тэгээ юу болох нь. Уг нь их л гоё газар юм байна. Даанч ус нь бараг ширгээд алга болчихсон юм байна. Тэгээд ийм гоё үзэсгэлэнтэй. Гоё ягаад. За одоо эндээсээ хэдүүлээ. Цаашаа үргэлжлүүлээд явцгаая. За яг ийм том энэ бол бүр ингээ амар том одоо машинаар гаталдаг газар байсан. Бас л ус нь ингэж бараг ширгээд жижигэрсэн байна. За одоо хэдүүлээ эндээсээ яваад хамгийн гоё одоо Western Australia-д хүмүүс бас ингээ $1000 төлж зочилж ирж үздэг Kimberley буюу Бангал. Энэ бол бүр амар гоё үзэсгэлэнтэй газар байсан. Тэгээд ийшээгээр нисдэг тэргээр нисгээд нэг $2000 за $1500-600 орчим доллар болд юм лээ. Тэгээд машинаараа явхад бол 2 цаг давхиал хүрээд ирсэн.
За энэ бол ингээд миний нэг үзхийг хүсдэг байсан газруудын маань нэг. Тэгээд гайхалтай байгаа. Зүгээр л байгалийн арт бүр ингээд уран зураг шиг байгаа сте. Би одоо яг тэр доор байгаа усны хажууд байгаа. Энэ болохоор том пүүл нэс юм лээ. Тэгээд бас ширхчихжээ. За ингээд үргэлжлүүлээд цаашаа дараагийнхаа газар руу явцгаая. Энэ ягаан шовонод байна. Дөнгөж ирээ парк гэсэн чи эдгээр ингээд хажууд ирчээд орилоод авах юм. Хүртэж авч байгаа юм шиг шүү дээ. За ингээд Western Australia-гийн Broome гэдэг газар ирсэн байна. Энэ оранж, энэ харагдаж байгаа оранж юмнууд бүгдээрээ хавчнууд усны бас ингээд байх болцоо. Хөөр хөдөө ингээд хар халуунд ингээд сууцгааж исэн нөө. Нийтдээ бүрийдрээ харсан чинь инээд ч хүрэх шиг өрөвдөх шигч болоод тэгээ яха бүгдээрээ нөө нарлал байж байгаа хөлтөд доороосоо гарч ирээд Yeah. За Western Australia бол бүр амар гоё үзэсгэлэнтэй мууч юм байлээ. Тэгээд одоо яг эндээс ингээд гоё эхэлж байна. Одоо далай тэнгис эднийх чинь наран дандаа далаар байгаа жаргадаг. Одоо манай Queensland эдэр чинь бол наран далаагаас манддаг байхгүй юу? Энд бол далаар байгаа жаргад юм байна. Тэгээд энд нэг сайхан оройн зог барьж аваад энд бас ингээд нар жаргахыг хараад тэмээ унуулт юм байлээ. Тэмээ унуулах үйлчилгээ нь болохоор нэг $120 нэг хүний. Ариана агаад байгаа болохоор унж чадахгүй нэ энэ удаа. Тэгээд Ариана чинь өндрөөс айд юм байна. За тэгээ маргааш энд ирээд гоё пикник хийнэ. Би ингээд гоё нар жаргахад пикник хийх айгу дуртай байхгүй юу? Нар мандахад кофе уух дуртай. Тэгээд энд ирээд гоё пикник хий гэж өчигдөр бодоод байсан. Өнөөдөр хүслээ биелүүлээд гоё пикник хий гэж бодлоо. Тэгээд өөрөөр төсөөлж ирсэн чинь машиныхаа ардтал дээр суугаад гоё ширээ засна гэсэн чинь манай машины ардтал нь доош тэр чигээр ундгүй юм байна. Одоо л мэдэж авлаа. Тэгээд энд машин дотор байгаа бүх юмнуудаа ашиглаад одоо хэдүүлээ ширээ засцгаая. За ингээд ширээгээ засаад дууссан одоо энэ гайхамшигтай наран жаргахыг та хэдэд харуулъя. Ингээд тэмээ унуулдаг. Гоё агааз бүр ингээл суух мөчөөл яг ингээл аялын манд бүх хүнд хэцүү барилгаал арчаад цэвэрлчихдэг. Маш гоё наран жаргахыг хараа. Энэ шувууг хардаа одоо та хэд гоё харуулъя. Энэ бараг хундахтай дарсан юм аваад явлаа. Нар ингээд мандах нар жаргахаас би амар гоё тийм таашаал авдаг. Одоо нар жаргахыг хараад би ингээл айгүй нөгөө хүн хэцүү санагдчихсан бүх юмнуудаа ингээл бодоол за нар мандахыг хараад би айгүй гоё амьсгаа аваад нэг гоё ууж ирдэг. Тэгэхээр тэр тааж гисэн бас тэгдэг бах тий. Нэг оройг маш гоё өнгөрүүллээ энэ. За энэ хүүхэд ажилдаг болсон. Бид хоёр хоёулаа ажилгүй болсон. Гэвч энэ хүүхэд ингээд онлайнаар ажиллаад мөнгө олдог болсон. За тэр яг дараагийн хэсэг рүү явцгаая. За ингээд гоё далайн ирэг дээр ирээд хоноо одоо гоё ингээд далай дээр байрлана гэсэн чинь элсэн суудсан. За энэ бол одоо би чиглүүлж ингээд би авчирсан. Тэгээ одоо миний л буруу болж таарж ах шүүгэн би яг энэ парклмаар гэсээр хагаад ингээд авчираа суулгачихсан. За эндээс гарах гэж бол бараг 5 цаг ноцолцсон. Тэгээд хамгийн гоё нь ингээд энэ тэндээс хүмүүс ирээд туслаад өгдөг нь бас айгүй гоё. Яг л нэг юм хээг хөдөөний хүмүүс шиг ингээд энэ тэндээс хэрэгтэй юмнуудаа барьж гүйж ирээл
туслаад өгдөг нь бас сайхан санагдсан. Тэгээд хаттай байлаа. Wake up, today's gonna be a good day. Wake up, today's gonna be a good day. Wake up, today's gonna be a good day. За тэгээд энэ хэлснээс гараад бол бид хоёр нэгнийгээ юу ч яриаггүй бараг хэдэн цаг болсон. Ярахаас ч дургуур эдсэн бүр уур хүрээ. Тэгээд яг энэ л мэдрэмжийг авах гэж би наашаа ингэж хэлүүлж ирсэн юм шиг байгаа энэ бич дээр. Ингээл гоё бич дээр парклах гэж наашаа ирсэн. Тэгээд хүслээ биелүүллээ. Гоё байлаа. Тэгээд энд одоо ингэж хит хоноод дараагийнхаа газар руу явнаа. Here come the clouds, they'll never stop unless I can swap all the bad. Бараг чихрийн тавг шиг байна сте. Гэл тавиал. Is it big one? Yeah. Wow, look at this. Yeah. Okay, leave it here. Okay, baby? Okay. Let's go. Go. Coming. Wow. Are you okay? Yeah. Okay. This one. Okay. За ингээ сайхан адал явдалтай аялалтай минь хамт байгаад баярлалаа. Ингээ дараагийнхаа видеоор ирээд уулзлаа түр. Баяртай. Yo, set your affirmations, aspirations. I got shit to do, the aftermath of preparation.